Төрийн өмчит компани засаглалыг сайжруулж, үр ашгийг нэмэгдүүлэн өмч хувьчлалыг үе шаттай үр дүнтэй явуулах ажлыг Төрийн өмчит бодлого зохицуулалтын газраас өнгөрсөн оноос хэрэгжүүлсэн. Энэ ажлыг Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлэн хийж байна. Төрийн өмчит 130 гаруй компаниг одоогоор 120 болгосон бөгөөд үүнийг эх 4 жилийн хугацаанд 40-50% бууруулж 70 болгох зорилттой. Ингэхдээ нэгтгэж нийлүүлэх, татан буулгах зэрэгээр үр ашгийг нэмэгдүүлэн алдагдлыг бууруулж засаглалыг сайжруулна гэж зорж байгаамаа. Төрийн өмчит компаниудыг олон нийтийн буюу нээлттэй болгосноор хяналт сайжирна гэж харж байна. Тухайлбал 2023-аас 2024 оны хооронд төрийн өмчит 26 компаниг нээлттэй болгосон бөгөөд үүний 20 нь автозам засвар арчлалтын компаниуд байсан бол үлдсэн нь мэдээлэл технологийн компаниуд байжээ. Өмч нэмэгдээд байгаа боловч орлого нь бол айхтар өслөө гэхэд ашиг нь төдийлөн сайн өсөхгүй байгаад л бид өдөр бохомдоод байгаа шүү дээ. Тийм учраас ард иргэдийн яриад байгаа энэ бохомдол бол ортой тийм шүү дээ. Тийм учраас компаниудыг яаж нэг л ашигтай ажиллаа, та нар зарлаа бууруулаа, өсөр ороотойгоо болоо. Төрийн хийгээд байгаа хувийн хвшлийг хийж болоод байгаа ажлыг та нар яагаад хийгээд байгаа юм бэ те. Тэгэхээр энэ бүх зарчмын зөв шаардлагуудад нийтэрч бид энэ компанийн засаглалын имийг цааш нь авч явах зэрэг аргагүй байгаа байхгүй юу. Томоохон компаниудыг бол бид бол илүү оруулах хэрэгтэй гэж үзэж байгаа. Тухайлбал МЯТ тийм ээ. 5-7 төмөр замын зарим компаниуд за Эрдэнэс 5 толгой Эрдэнэ төлөвлөр зэрэг том компаниуд бол олон нийтийн нээлттэй компани болж иргэдийн хараа хяналтанд орох ёстой шүү дээ. Төрийн өмчит компаниудын 34 хүртэлх хувийг олон нийтэд хувьчилж, төрийн эзэмшил 66%-аас хэтрэхгүй. Олон нийтэд хувь цаг арилж явахдаа нэг иргэн хуулийн этгээд хамгийн ихтэй 5%-аас хэтрүүлэхгүй байхаар зохицуулалт хийгцэн. Энэ нь улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн оролцоог хязгаарлах, хөрөнгийн тэгш бус байдлыг багасгах, бизнес эрхлэгчдэд тэгш боломж олгох шударга өрсөлдөөнийг хангана гэж харж байна.